За сайн байцгаана уу? Энэ видео бол миний төгсөлтийн үеийн бичлэгнүүд байгаа. Дараа нь үзэхэд дурсамжтай юм болов уу гэдэг үднээс өөрт байсан бичлэгүүдээ нэгтгэн богино видео хэлье. За энэ харагдаж байгаа нуур энэ байгаль бол манай кампус доторх байгаа. Энэ манай кампусын хамгийн алдартай нуур байна. За ер нь бол төгсөлтийн зураг монтаж гэх юм уу? Тэр ер нь бол 12 сараас нь эхэлсэн төгсөлтийн өмнөх жилийн энд ингээл би бэлдээл зураг авах гад ангиараа одоо энд ингээ зураг авах болж байгаа. За энэ арт харагдаж байгаа бол манай library байгаа. За энд болохоор ингээ зураг авахулаад дууссан бид нэр өөрсдөө селфи хийгээд явж байна. За энэ бол library тэр цаагуур ингээ бусад барилгууд байна. Дараагийн ангийнхаа маань зургийг авахулж байгаа шиг байна. За энэ хэсэгт бол нэг нэгээрээ авахулдаг нөгөө ганцаараа том авахулдаг монтаж нэг юм уу зэд зургийн хэсэг авагдах гад бид нэр энд ингээ хүлээгээ зогсож байгаа юм аа. За би энд бас өөрийгөө хараалах шиг байна. За энэ бол яг төгсөлтийн өдөр хүснээс нь харж болно. Халуун намайг бичиж байгаа. Тэгээ зүгээр л чи юу ч хамаагүй ярил гэсэн. Би энд хоцорж байгаа тухайгаа л яриад ах шиг. Тэдэн цаг гэхэд тэнд очсон байх ёстой л гэд. Нөгөө үсээ шаруулсны мангай миний үс юм муухай болсон. Тэгээд энэ миний хуцыг харуулад ах шиг байна. Тэгээ хажууд энэ үеэр ханаад хүрсэн миний бүр хоолой тагс олгоо. Тэгээд сүүцэн гэх юм уу. Ануужин халуунаа бид гурав цуг явж байгаа. Тэгсэн чинь ануужин дугуйтай явна гэд би юу яриад байгаа юм бэ? Би палачтэй алхаа явъя гэдэг явсаа. За ингээд алдарт 109 C109 гэдэг анги дээрээ очиод бид нэр том заал руу орохын өмнө хүлээсэн. За одоо төгсөлтөндөө явъя. Аа вэж. Энд өөрөөсөө Зээч. I don't know. She was there. За Тайваны төгсөлт семестр дуусахаас өмнө болдог учраас бид нэр ямарваа нэгэн байдлаар дипломоо хүлээж авдаггүй. Зөвхөн нэг юм сургуулийн захирал хариуцсан advisor-ууд нь үг хэлээд нэг юм ceremony маягийн юм болтгийн. Тэгэхээр бид нар бол ерөнхий зүгээр үйл ажиллагаанд оролцож байна л гэсэн үг. За ингээд ээлжээ хүлээгээд бид нар ингээд сууж байна. Манай найз Julisia байна. Манай сайн найзаа. За манай ангийнхаа хажууд харагдаж байна да. Ингээд би сууж байна. Энэ явж байгаа хүн бол бас нэгэн миний сайн найз Cecilia. За Julisia Cecilia хоёр маань хоёулаа Индонез октод. Тэгээ бид гурав classmate, roommate. За тэгээ зөндөө 4 жилийн хугацаанд маш гоё дурсамжийг бүтээсэн миний маш сайн найз нарын нэгэ. Тэгээд бид гурав бол тэгж ярьдаг хормондоо бибинийгаа уурнаа. Ингээд бибинийхаа усаар зочлноо заавал гэж. Cecilia-гийн маань аав ээж хоёр төгсөлтөөр бас ирчихсэн байсан. Тэгээд энэ бичлэгэн дээр зөндөө гарах байхаа энэ хоёр ялцчихгүй миний сайн найз нараа. За аав ээж хоёр нь тэнд сууж байна. Харин энэ хар залуу бол манай ангийн найз Nigel гэдэг залуу байгаа. За айгүй хөвгчлээ. Харууд юу айгүй хөвгчлээ. Багшаар тоглоод наагур цагаар нэргэлтэй да. За тэгээ байжсэн чи ардаас нь би гарч ирээд манай багш, ментор багш юм уу? Яг анги хариуцсан багш гэж байхгүй. Ерөнхийдөө 3 дугаар курсын ментор, 1 2 дугаар курсын ментор гэж явдаг. За манай ментор багш байна. International Financial Management, баахан Financial Management-үүдийн хичээлүүд биднэрт ордог байсан. За ингээ буугаад ирчих. Alright, 1, 2, 3. За ингээд төгсөлт маань дуусч байна. Ануужин байна. Халуун байна. Содоо. Шингээд. За үүний дараа бол нэгдсэн байдлаар бүх бакалавр, мастер, PhD-гийн оюутнууд нэг дор цуглараад тэгээ сургуулийн захирал үгээр хэлнэ. За энэ үүдний хэсгийг би харуулж байгаа шиг байна. 113 жил гээд тусдаа тооллоор Тайван явдаг. Энэ тооллын тухай би бас энэ бичлэгэн дээр яриа л идэх. 110 жил дээр бол би яг орж ирж исэн. За ингээд заал дүүрэн хүнл. PhD-гийн оюутнуудад одоо ингээд гардуулж юуг нь өгч байгаа. Юу гардуулж өгнө ч гэжтэй түрүүний малгай эргүүлдэг юм ин л хийж байгаа. Манай хоёр мэдээж миний хажуу суудчихсан байна. Айлгүй бид гурав нь хэлээд. За дуус.
Өнгөрсөн орой prom night болсон. Жулисийн 6 ахуулж гин. За би энд бас ингээ өөрийгөө биччихжээ хөргөө. One, two, three, let's go！来举点那个标记就是我。在左。 За амьдралын минь 4 жил Тайван гэдэг улстай сасшгүй холбоотой. Оюут насны минь хамгийн гоё дурсамжинд өнгөрсөн, олон хүнтэй танилцсан, олон зүйл сурсан, сайхан газар байсан. Тайвандаас айгүй хайртай болсон. Хизээ нэг өдөр сургууль дээр дахин очноо гэж боддгоо.